эх оронч хүн дэлхийн аль ч өнцөг болон бүрт байсан элэг нэгтнээ өмөрөх тийм л сэтгэлтэй. Гэхдээ би Вьетнамууд руу чулуу барьж давшлаагүй. Монгол эмэгтэйчүүдийн нэрийг ариун байлгасангүй гэж огтыг зүхээгүй. Альва хөдөлгөөнд нэгдэж харь орныхныг айлган сүрдүүлэх үйл ажиллагаанд оролцож сагаагүй. Тийм өрөөсгөл эх оронч сэтгэлгээ гэж хаанч үгүй. Монголд үнэн чударгаар ажиллаж хөдөлмөрийнхөө үр шимээр гэр бүлээ тэжээж яваа жирээнэгэн монгол аав ээжүүд, ирээдүгөө гэрэлтэйгээр төсөөлж өдөр шөнөгүй ажиллаж байгаа залуучууд, монголчуудаа ажлын байраар хангаж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн монгол брэнд бий болгож байгаа хөдөлмөрчид харин жинхэнэ эх орончид. Гэтэл яагаад дэрэгдээ монгол хүнийхээ гараар бүтээгдэж, үйлдвэрлэгдэж, сэтгэл дэвсэн эдгээр зүйлсийг худалдан авалгүй, хамаг хөрөнгө мөнгөө чанаргүй ирээний бараанд зориулж, дургүй гээд байдаг хужаа нартаа хөрөнгө оруулалт хийгээд байдаг юм бэ? Тийм байж та эх орондоо хайртай эх оронч монгол хүн гэж өөрийгөө хэлэх үү? Сар шинийн баяр төхөж байна. Ирээний барааг бөөндөж бэлгэлсээр ирсэн. Танай өгсөн бэлэг эргээ танд ирж байсан тохиолдол танд л байгаа. Хугацаанд дууссан хүнсний бүтээгдэхүүн хэртэй гараар баригдаж, хөл дор гიშгэгдэж, хиймийн аргаар гаргаж авсан жимс, өрөөсөн оймс, хөлдөж хугарсан тэлээ, уранхай цамц гээд хамаг гологдолд нь бид улсаараа жилдээ 1.3 сая Америк доллароо тавиа туучдаг. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.15%-тай тэнцэж байна. Жинхэнэ эх орончид гэж эдгээрийг үйлдвэрлэсэн хүмүүсийг хэлдэг юм. Олон аавын хүү ээжийн охтыг ажлын байраар хангаж тэдний үр хүүхдийн ирээдүйг хамтдаа бичилцэж байгаа энэ л хүмүүс эх орончид. Харин танд эх орончдын игнэд нэгдэх сэтгэл байгаа бол үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг иргэн байх. Монгол малынхаа түүхий дээр боловсруулж гаргасан сайн чанарын арьс ширийг гадны орнууд худалдан авч нэр хүндтэй үйлдвэрүүд гуталцсан хийдэг. Тэр нэргээд монголчуудын өндөр үнээр худалдан авдаг брэнд болдгийн. Жишээ нь Итали гэсэн лого дарсан болохоор үн хайрлахгүй авна. Монгол гэсэн байвал хэр барагтай л худалдан авалт хийхгүй. Бодоод үзэхээр дотоодын үйлдвэрлэл сайжруулж чадвал бидэнд нөөц бололцоо байгаа юм. Монголчууд өөрсдөө брэнд бий болгох цаг аль хэдийн ирсэн байна. Лувсан зөндөөний Баттэмэрлэг гэгчийн хүн 13 жил Солонгос улсад ажиллаж амьдарч байжээ. Телебус үйлдвэрлэдэг газар ажиллаж байсан болохоор ариун туршлага хуримтлуулж Монголдо энэ үйлдвэрлэлийг эхлүүлэх санаа төрж, одоогоос 8 жилийн өмнө Качук компаниг арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл гадаад худалдааны чиглэлээр байгуулж байсан байна. 100 орчим сая төгрөгийн техник тоног төхөөрөмжтэй эдний компани 10 ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Өөрийн бизнесээ хөгжүүлэхийн тулд гадаад дотоодын олон газруудаар явж туршлага судалсан бөгөөд хэрэглэгчдийн сонирхлыг ямар бүтээгдэхүүнээр татах тал дээр судалгаа сайтар хийдэг юм байна. Анх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо өөрийн эзэмшлийн ажлын байртай болсон байна. Анх яг бүслээ хийгээд гаргахад бол хүмүүс гайхдаг байсан л да. Энэ хятадынх уу, нэг бол солонгосынх уу хаанаас ирсэн, хаана хийсэн бүсөө гэж гайхдаг байсан. Ягаад гэвэл манайх чинь солонгос технологиор хийдэг. Арьс нь болохоор солонгосоос орж ирдэг болохоор хүмүүс бас тэр болгоо мэдэхгүй учраас тэгээ одоо нэг 2-3 жилийн өмнө мэнэдээ одоо хэрглэж үзээд хүмүүс одоо бас чанарыг мэддэг болсон. Одоо тэр үедээ харьцуулахад бол мэдээж хэрэглэгч бол олон хэрэглэгчтэй болсон. Ер нь борлуулалтын дээр бол их санаа зовдөг байсан бол ер нь бага санаа зовдөг. Бүс чинь бас дотор олон төрөл байдаг. Эрдээсээ ганцхан одоо костюмын ч юм уу джинсний бүс гэж байхгүй. Бүх төрлийн бүснүүд одоо дээлний бүснээс эхлүүлээл бүр хүүхдийн бүс хүртэл хийх тийм зорилгоор ажиллаж байгаа. Одоохондоо бол манайхаас гарч байгаа бүс нь болохоор нэг 6 төрлийн бүс гараад байгаа. Эмэгтэй бүс, эрэгтэй бүс дотроо бас ялгаатай. Джинсний бүс, костюмын бүс, эмэгтэй бүс дотроо бас ялгаатай 3 янз байдаг. Нарийн бүс, бирюкны бүс, эмэгтэй джинсний бүс гэсэн ер нь төрлүүдтэй байдаг. Жилийн өмнө цүнх рүү орсон. Цүнх гэхэд одоо 20 төрөл хийж байна. 20 загвар гарцсан байгаа. Одоо манайхаас хийж байгаа загвар бол энэ болохоор ганцхан бүсээ хийгээд бас зарим үед улирлын чанартай бүс чинь бас зарим үед бол ажилгүй байх үе байдаг. Тэр үедээ бол цүнх одоо дагалдах хэрэгслүүд байна. Мөн одоо жижиг бүсэн дээр зүүдэг жижиг дагалдах хэрэгслүүд мөн одоо цэвэр цүнхнүүд хийж байгаа. Ер нь цаашлын зорилт нь бол яванда арьсаар хийдэг бүх зүйлийг хийх зорилт тавиад ажиллаж байгаа. Бүс байхад бүсээ дагалдаад цүнх байна, цүнхээ дагалдаад гутал байна гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа. Манайх гадаад руу ер нь гарч байгаа, ер нь урагшаа их гарч байгаа өвөр Монгол руу. Өвөр Монгол руу манай борлуулалтын бараг 20-30% эзэлж байна. Яагаад гэвэл бас тодорхой хэмжээгээр
урд тусууч чанартай гэдгийг мэдэж байна. Арьс цэвэр арьс чанартай гэдгийг мэдэж байна. Тэгээ ер нь өвөр Монгол руу бас Монгол загвартай юм их сонирхдаг юм байна. Би ч одоо нодлон 7 сард өвөр Монголын бүх хотуудаар яваад үзэсгэлэн бодлоод оролцоод ирсэн. Тэгээд одоо тэндээс авсан, үдсэн манайхыг хэрглэж үдсэн усууд маань ардаас ирж манай үйлдвэрээс компаниас ирж авдаг. Ер нь ажилчтай бол бас яг арьсны чиглэлээр ажиллаж исэн хүн авах сонирхолтой. Яг гэвэл даавуу идэл бол яг оёод дуусаад ханзлаад эргээд оёох боломжтой. Арьсын идэл болохоор тодорхой нэг хэмжээгээр машины зүй орсон тохиолдолд эргээд ханзлаад буцааж оёхтой айгүй боломжгүй болчихдог. Одоо тэр бүтээгдэхүүн бол ер нь хаягдл болоод явах юм тийм талууд байдаг. Мөн эсгүүр хийх тохиолдол бол бас яг буруу зүсэх, буруу эсгэх юм бол тэр бүтээгдэхүүн бас хаягдл болох тийм асуудал гардаг. Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд үтсэн хүмүүс нь бол ер нь ам сайтай байдаг. Тэгээд одоо гарч байгаа бүтээгдэхүүн бол улам шинжлэгдээд загвар нь өөрчлөгдөж явж байгаа. Ингээд хоёрдугаар болохоор би энэ өөрийн бодлоор ер нь Монгол 3 сая хүнтэй болчих юм бол тэрний нэг 10% ядаж 10% ширэн бүстэй болгочихсон гэж бодож байгаа. Тэгээ хүмүүсийн сэтгэл гэсэн одоо бол ер нь үндэсний үйлдвэрлэлд дэмжиж, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэе гэсэн тийм сэтгэлтэй болсон байлаа. Тэнд их баярлж явдаг. Хоёрдугаар болохоор манай бүс болохоор Монгол үндэсний хээ загвар дардаг болохоор бас одоо эр хүн бүсээ дээдэлдэг, бүс малгайгаа дээдэлж явдаг. Тэгээ бүсээ дээдлэх болов хээ дараад өгчхүүл мэдээж бүсэн дээр нь Монгол үндэсний Монгол гээд баттгсан хээнүүд байхад тэр бүсээ дээдлэх болов хөндлөх болов гэж бодож хийдэг шүү дээ. Тийм учраас хүмүүс хэрэглэгчид хүртэл одоо манай бүтээгдэхүүнийг авахд бас нэг арай нэг сэтгэл өндөр авдаг болов. Хэрвээ авч хэрэглээгүй хүмүүсийг бол үндэсний үйлдвэрлэлээр дэмжиж одоо Монголд үйлдвэрлэсэн кажуугийн бүсийг авч үзээгээрэй. Өдөртөө бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1500 гаруй бүс үйлдвэрлэх боломжтой ч монголчууд өөрийн орны бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүйгээс шалтгаалan олноор нь үйлдвэрлээд байх шаардлагагүй. Гэхдээ цехийнхээ дэргэд давхар худалдаагаа явуулах хөдөө орон нутгийн салбаруудаар болон Улаанбаатар хотын дэлгүүрүүдээр борлуулдаг юм байна. Дотоодын бүсний хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавин ажиллаж, цаашид чанарыг нь сайжруулах зорилгоор бүснийхээ арлуудыг нас хүйс сонирхолд нь нийцүүлэн хийдэг болжээ. За манай арьс болохоор Солонгосоос орж ирж байгаа арьс нь болохоор нөгөө 100 юм болсоолтой цэвэр ширчин ингээд энэ байдлаар орж ирнэ. Өнгө нь болохоор бор өнгө, хар өнгө, ийм улаан шар өнгө, цагаан өнгө, улаан өнгө, бор өнгө гэсэн 6 төрлийн өнгө заацсан орж ирж байгаа. Яг ингэж орж ирсэнээс ирээд шууд эсгэлтийн байдалд ороод үзүүрийн тарьж эсхүүрээр эсгэгдээд дараагийн үед ажиллагаанд энэ машин руу ороод ямар хэмжээтэй бүс хийгдэхээс тохируулаад энэгээр зүсэглэж гарч ирнэ гэсэн. Нэг зүсэл дээр 7-8 ширхэг бүс, бүр нарийн бүсүүд бол нэг зүсэл дээр 10 ширхэг бүс гарч ирнэ гэсэн. Тэгээд зүсгэлээд гарч ирсний дараагаар бол одоо энэ тарагдаж байна. Зүсэгдсэн арьснууд болохоор энд үжин шууд бүснийхаа толгойг цохиж өгч байгаа. Толгойг цохиж гаргаж өгнө. Ингээд толгой цохиж гаргасны дараагаар бол энэ машинуудын дамжлагаар энэ машины дамжлагуудаар ороод авчдаг. Жишээлбэл энэ хоёр талын ирэмгийг дарж өгнө гэж байгаа. Энэ арьсыг зүссэн тохиолдолд бол хүний гар эсгэхээр хурц ирэмгтэй болцсон байдаг. Энийг нь болохоор энэ ирэмгийг бөмбөр болгож дарж өгнө гэсэн. Тэгэхээр энэ машинаар ороод одоо хоёр талтай хутгатай машин байж байгаа. Энэ машинаар орж хоёр талын ирэмгийг дарагдаад дараа нь ирэмгийг дарагсныхаа дараа энэ машин дээр ороод энийг явуулаад ажиллуулчихсан. Энэ машинаар ороод ирэмгийн точилд хоёр ирэмгийн точилдож. Хоёр ирэмгийн точилдож өгөөд хээ дарах машин дээр. Одоо ямар хээ дарах юм? Хээ дарах машинд орно. Мөн одоо энэс толгоогоо сонгоод толгойнхоо одоо жишээлх юм бол энэ дээр нацагд орж байна. Ланц хээ байна, хас хээ байна, үлзий хээ байна. Жишээлбэл энэ үлзий хээ гэхэд энэ үлзий хээтэй толгоон дээр энэ бүс маань одоо энэ бүснийхэн арьсан дээр үлзий хээ зөгтөг машинаар үлзий хээ зохигдож гараад арьсан дээр үлзийтэй толгой нь үлзийтэй ийм үлзий толгойтой бүс гарч ирж байгаа. Ер нь арлуудын захиалж хийж байгаа. Арлууд нь бүгд захиалгаар орж ирж байгаа. Жишээлбэл манай байгаа одоо хээ дардаг машин дээр байгаа хээнүүд нь энэ хээндээ дандаа зогсож байгаа. Тэгэхээр энэ хээ дардаг машинтай зогсдог хээнүүдийг энэ арлаа одоо сонгоод зургийг нөгөөд загварыг нөгөөд
одоо захиалж хийлгэж байгаа арлуудаа. Энэ костюмын болохоор зүгээр энгийн арлууд бас байгаа л да. Ганцхан Монгол гэдэг биш. Энгийн арал гэхээр одоо энэ байна л да. Одоо брюкний өмнө энгийн арал, эн чин талтай байна. Талтай талгүй гэсэн янз янзаар байждаг. Энэ болохоор моржлогос энэ маш их үлгэтэй байсан толгоонууд гэж байна. Одоо морины толгойтой, давхиж байгаа морины толгойтой гэсэн тийм янз янз. Ер нь төрөл хүмүүсийн сонирхлоор л төрөл бүрийн одоо арлууд дараа бүсгийг боддоо шүү. Тэгээ арал бас чанартай байх хэрэгтэй. Арьсан дээр мэдээж одоо нэг нэмэх ч юм уу хугарчгаар арал хийчих юм бол нэг арьсны ч үнцийг нь алдаг шүү. Тийм учраас арлаа бас зөв сонгож чанартай сайн арлуудаар хэлэх болдог. Эх оронч монголчууд энд байна. Олон хүний амьдралын баталгааг гаргаж, ажлын байр бий болгож, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж байна. Брендинг цүнх тэлээ авч, зэрэг зэндаага тодорхойлцоход би эх оронч гэж цээжээ дийлдэх биш, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээсэн эдгээр бүтээлүүдийг брэнд болгох үүрэг бидэнд байна. Одоо энэ болохоор нөгөө үндэсний Монгол үндэсний хээнүүд байгаа. Манай хээр тардаг машин. Бүх төрлийн хээ байгаа. Энд болохоор төмөн нас хээ, ланц хээ, үлзий хээ, цэцэгтэй хас, мөн энд хас хээ байна. Энд мөн алхан хээ байна. Энэ хээнүүдийг одоо бүсэн дээрээ дарна. Энэ бүсэн дарагдсан хээнүүдээ бас толгойдоо яг зохицох хээнүүдээр толгоогоо өгсөрнө гэсэн. Одоо эндээс дараад үзүүлэлээ гэх юм бол төмөн нас хээг би дарах гэж байна л энэ дээр. Төмөн нас хээ дарагдж байна. Мал хамгаалж байгаа юм шиг л одоо халаацсан энэ бол өөрөө гарац тохирол халаацсан байгаа. Тэгээ мал хамгаалж байгаа юм шиг ингэж гарч ирдэг. Одоо энэ дээр ингээ харахад энэ дээр төмөн нас хээ ингээ гарч ирж байгаа. Одоо ингээ хээ дарагдсан тохиолдолд ирэмгийн одоо зөөлөж арчаад шууд одоо бүсд маань бэлэн болж ирнэ гэсэн үг. 5 жилийн өмнө Качуугийн телег худалдан авсан нэгэн үйлчлүүлэгч эднийд иржээ. Боолтон мултрахаас өөр ямар ч илэгдэл байхгүй байсныг хараад өөрсдийнхөө хийж байгаа ажлаар бахархах сэтгэл төрсөн байна. Бид Качуугийн теле бүсийг худалдан авсан хүмүүрт засвар үйлчилгээг насан турш нь үнгүй хийх эрх өгдөг юмаа гэж ярьж байсан юм. Монгол эр хүний дээдлэл хүндлэлийн нэг яахаргагүй хямар султанд шингэж явдаг бүс нь. Тиймээс буруу сонголт хийж чанаргүй теле авснаар эдэлгээ нь хүртэл богино байдаг. Яагаад бид монгол хүнийхээ сэтгэлээр бүтсэн монгол бүтээгдэхүүнээ авч урт удаан хэрэглэж болохгүй гэж Качууг одоо зөөврийн компьютерийн цүнх, эмэгтэй лакн цүнх, эрэгтэй том хэмжээтэй цүнх үйлдвэрлэж байгаа. Сар шинийн баяр төхөж байгаатай холбогдуулан бэлгийн харьцагт хийж худалдааж байгаа юм байна. Ингэж л нэгэн монгол эр эхнэрийнхээ хамт байгуулсан бизнесээ өргөжүүлэхээр ажиллаж байна. Монгол хүн бүрийн хэрэглээнд Качууг гэсэн дардастай арьсан бүтээгдэхүүн байгаасай. Бид монголчууд үндэсрэхэг ард түмэн гэж хэлсээр ирсэн. Гэхдээ үндэсрэхэг гэдэг нь яг юу гэсэн ойлголт юм бэ? Үнэхээр л үндэсрэхэг байсан юм бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажлын байртай монгол хүнийхээ төлөө сонголт хийх байсан биш үү? Үзэгч та нэг бодоод үзээрэй. Эх оронч Монгол зүрх танд л байна. Маш олон тооны монголчууд хар оронд хөс хүчээ шавхан ажиллаж байгаа. Хэдийгээр доллараар цалингаа авч таатай нөхцөлд амьдарч байгаа ч эх орноос минь сайхан унтдаг хаан ч үгүй гэдэгтээ тэд санал нийлдэг. Монголд үндэсний үйлдвэрлэл сэргэж байна. Эх орондоо сайхан амьдарцгаая.